Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Ухнагийн Отгон Баяр нарын 8 гишүүдээс 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэг асуудлыг Улсын их хурл 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэрэлцэн шийдвэрлэж анхны хилцүүлэг явуулахаар төрийн байгуулалтын байнгын ороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 4-р сарын 7-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явууллаа. Улсын их хурлын гишүүн Ц. Сандаг Очор, У. Отгон Баяр нар хуулийн төсөлтөй холбогдуулан аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 50% нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэснийг 30% болгох дагаж мөрдөх хугацааг 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд байнгын ороонд ирүүлсэн. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж санал хураалт явуулсан бөгөөд олонхын санал авсан аваагүйгээр нь бүлэглэн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хилцүүлэг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй томьёоллыг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.